Гайлын байгууллага 2026 гарсаар нийт 9 албан агчдаа сахилгын шийтгэлийг ногдуулжээ. Мөн иргэд аж ахуйн нэгжүүдээс дотоод хяналтын нэгжид ирүүлсэн 23 гомдол мэдээллийн дагуу 54 албан агчийг шалгаж холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр замын үддэх гайлын газрын нэг албан агч авилга авсан гэх асуудлаар гайлын ерхий газрын хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Замын үдийн гайлын газарт өчигдөр шөнө 23 цагийн орчимд иргэн нэргүй тус гайлын удирдлага терминалын ахлах байцаагч болон байцаагч нарынхаа хийсэн үйлдэлийг үгүйсгэж, эрх мэдлийн уруулан ашиглаж, хууль зөрчиж, иргэдийг ялгуурлаж ажилласан гэдгээр гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Гайлын байгууллагын ерөнхий газрынх нь доор байгаа хүмүүсээ ажлыг хийлэхгүй. Одоо саяных гэхэд энэ чинь зөвшөөрөөд гарсан машиныг бүр хайгаад олоод тэнчэнээс нь буцаагаад бүр өөр терминал руу, эрентгийн терминал руу оруулж байгаа энэ үйл явц өөрөө бас хуулийн дагуу байдаг юм уу? Хууль одоо тэр зөрчлийн албаны ерхий газрын тэр ахлагын хилээр бол хууль зөрчсөн үйлдэлийг хийж байгаа мó гэж харж байна. Манай нэг машинтай давхар нэг хүүхдийн машиныг ингээд буцааж оруулж байгаа. Гайлын ерхий газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газар нь гайлын байгууллагын дотоод хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг. За гарсан зөрчлийг шалгаж үзэхэд дийлэнх нь албан үүрэгтэй хайн хандсан, татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, ажил тасалсан, хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн зэрэг зөрчлүүд зөнхөлж байгааг хэлж байсан юм а. Замын үдх гайлын газар дээр болсон гэж бичлэгдэр дурдж байгаа энэ асуудлын хүрээнд бол холбогдох албан тушаалтнаас нь бол өглөөний байдлаар бол тайлбар мэдээллийг нь авсан. Ингээд шалгалтын ажиллагааг бол эхлүүлээд явж байна. Гайлын ерөнхий газар дээр бол тайлбар авахар мөн дуудагдсан байж байгаа. Том зургаар нь харах юм бол энэ зөрчил бол ажиллахгүй байгаа. Энэ дээр бол бид нар авилгалтай тэмцэх газартайгаа хамтраад бол одоо хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, төлөвлөгөө хэрэгжүүлж, энэний үр дүнгууд бол гарч байгаа боловч харамсалтай одоо энэ төрлийн зөрчил бол илэрсээр байна. Гэхдээ тоон бол буурж байгаа. Гайлын байгууллагын хувьд өнгөрсөн 2025 оны байдлаар нийт 97 албан хаагч шалгагдсны 26 нь авилга хээл хахуулын асуудалд холбогдож, хууль хяналтын байгууллага руу шалгуулахаар шилжүүлсэн бол 63 нь дотоод хяналт шалгалт явуулах журмын дагуу төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон бол 6 албан тушаалтныг гайлын байгууллагаас халсан байна.